Монгол Улсын ерөнхийлөгч Гандын нэрэмжит үйлдвэр урлагийн Политехник коллеж болон Монгол Солонгосын Политехник коллежид ажиллалаа. 60 жилийн түүхтэй үйлдвэрлэл урлагийн Политехник коллеж 40 гаруй мянган мэрэгчлэлтэй ажилтан бэлтгэжээ. Үйлчлэгээний салбарын анхдагч сургуулийн нэг юм. Үйлчлэгийн аж үйлдвэр, мэдээллийн технологи, урлаг, өв соёлын салбарт 33 мэрэгчлэр мэрэгжлийн болон техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэрэгжил эзэмшүүлэх сургалт явуулдаг. 2152 оюутан 130 гаруй багш ажилтнтай морин хуурыг эрхэмтэнд эдэлж түгээн дэлгэрүүлэх тухай 2024 оны ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ хичээлийн жилд хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл тохируулах буюу морин хуур урлаачийн анги нээсэн байна. 250 гаруй аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж суралцагчдад датлагжуулан ажлын байраар хангадаг. Мөн дотоод гадаадын 20 гаруй сургууль төгсөгчдөө шатлан сургадаг байна. Ер нь бол ажил эрхлэлт өндөр байдаг. Яг тэгвэл бас манай Монгол улсад бол аж үйлдвэр хөгжиж байгаа юм уус. Тэгээ компаниудад бол ажил хүчний дутагдал эрэлт хэрэгцээ их байгаа. Өнгөрсөн жилхэд манай сургуулийн ажил эрхлэлт 93% хүрсэн байгаа. Тэгээ ер нь бол одоо манайд бас цахилгаан, гагнуур, мехатроник гээд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй маш олон мэрэгчлүүд байдаг. Мөн бусад хүүхдүүдийн бас өөрөө сонирхол сурдаг, өсчин, гоо сайхан, тоож гээд маш тийм тэргүүлэх зэрэглэлийн эрэлттэй мэрэгчлүүд байдгаа. Тэгээд үнэхээр ажил хүчний эрэлт хэрэгцээ бол өнөөдөр маш их хэрэгцээтэй байна. Нэн тэргуунд бидний одоо анхаарах зүйлс юу вэ гэхээр энэ хөтөлбөрүүдийн шинжилэл чухал байгаа. Хөтөлбөрийг шинжилнэ гэдэг нь яг Монгол улсын зах зээл тухайн салбарт мэрэгжил нийцсэн чадамжуудыг тогтоогоод мэрэгжлийн байгууллагуудад нийгмийн төрөлхтөлийн хүрээнд хамтарч тогтоогоод үүнийхээ хүрээнд мэрэгжлийн боловсон хүчнийг сургах нь эргээд эдийн засаг зах зээлд одоо шадралаг хөдөлмөрлөх хүчнийг бий болгох ийм ач холбогдолтой юм аа. Залуучууд маань одоо энэ манай шавнар бол аюул сайн. Эхлээд бол нөгөө юмаа сайн ойлгохгүй бараг ингээд нэг жоохон няцх маягтай байсан чинь одоо бол бүр ингээд хөгжим одоо урлалтаа нэлээд жоохон дуурлах маягтай болж байгаа. Яг хоо 7 хоногийн 5 өдөр яг дадлага нь бол 5 өдрөөр явж байгаа. Тэгээ мэдээч одоо нөгөө насан туршидтай анги учраас нөгөө завтай зайтай үеэрээ одоо юу гэдгийг өдрийн талч гэдэг юм уу тийм үе гарч. Тэр талаар бас нэг жоохон удаашралтай тал байх нь байна. Хөгжил дэвшид манай улс хэрхэн яаж хөгжих вэ? Улс орны хөгжил дэвшлийн одоо гол хөдөлгөгч хүч бол таа охин байгаа. Тийм учраас миний хувьд сайн сурна шүү заяа. Бүгдээ нь одоо амжилт хүсье. Сайхан бай. Баяр хүргэе. За баярлалаа. Мэргэжлээс олж байгаа. Хотод хэдэн охин байгаа юм. Ганцаархан юм. Чи ямар гоё мэргэж сонгож авсан. Яга юм мэргэж сонгож авсан. Дуртай юу? Цахилгааны мэргэжил. Сайн. Монгол Солонгосын Политехник коллежийн төгсөгчдөд цагаалт хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байна. Коллеж 60 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд 40 мянга гаруй мэрэгчлэлтэн бэлтгэжээ. 2025-аас 2026 оны хичээлийн жилд 141 багш ажилтнтай 1900 суралцагчийн 50 орчим хувь нь хөдөө орон нутгийнх юм а. Хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, үйлчлэгийн салбарын ажилтан бэлтгэдэг. Түүний дотор ерөнхийлөгчийн санаачилсан цагаалт хөтөлбөрийн хүрээнд ноос эсгий боловсруулах, ээрмэл, нэхмэл, сүлжимлийн үйлдвэрийн технологи, сүлжих машины оператор, арьс, үслэг эдлэл, оёмл бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг мэрэгчлэр залуусыг сургаж байгаамаа. Жишээ нь 1900 орчим суралцагчийн 38% нь буюу 719 нь эрх, нэхэх, сүлжих, ноос, арьс шир боловсруулах мэрэгчлэр суралцж байна. Мөн хосмог сургалтыг ноос эсгий боловсруулалт мэрэгчлэр 35 хүнийг бэлтгэж байна. Намайг 8 гэдэг ноос эсгий боловсруулалтын багшаар сургуультай 3 дахь жилдээ ажиллаж байна. За өнөөдөр болохоор Хаан Кашмир Холдинг компани маань 15 суралцагч маань ноолоор хөөргийг угаах чадамжийн нэг хичээлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Манай хосмог сургалт нь болохоор мэрэгжлийн бус хүмүүсийг үйлдвэр аж ахуй нэгжтэйгээ хамтран мэрэгжлийн үнэлэхтэй болгож одоо аж ахуй нэгжтэй хүний нөөцийг дэмжлэг үзүүлж байгаагаар даваа талтай. Мөн нөгөө нэг үйлдвэрт олон жил ажилласан байдаг хүмүүс маань албан тушаал дэвшиг тохиолдолд нөгөө нэг баталгаа бичиг баримт байхгүй асуудлууд тулгардаг. Энэ асуудлыг манай хосмог сургалт маань шийдвэрлэж өгч байгаа. Хагас автоматын 6 аппарат, нэг фалазм гэстэй нийт 20 хүүхэд зэрэг агнур их боломжтой энэ дадлагын бааз. Тэнцэлтэйгээ нийлээд 30 хүүхэд нийт шууд зэрэг агнур их боломжтой бааз байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Монгол улстай гэдэг юм бол маш цөөхөн. Герман улсын сургуулийн дараад манай сургууль орчин ийм их том
ажлын баазтай газар 2 газар байгаа. Тэгээ манай сургуулийн хувьд нийт 1813 суралцагчаас 9 мэрэгчлэр 711 гаруй суралцагч бол зөвхөн хөнгөн үйлдвэрийн салбараар мэрэгчлэр суралцж байгаа юм. Энэ суралцагчид маань гараас шууд 100% ажлын байртаа болдог, ажил олонцын захиалгад сургалтуудыг явуулдаг. Мөн бас хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр бид нар космик сургалтыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа. Ингэснээр иргэдэд ажиллангаа сурах, сурангаа ажиллахаас ийм боломжийг бий болгосон. Сургуулиуд 140 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж суралцагчдаа дадлагжуулан 100% ажлын байраар хангаж байна. Улсын хэмжээнд 70 мэрэгжлийн боловсролын сургууль, политехник коллеж сургалт явуулж байгаамаа. Жилд 20 мянга гаруй хүн төгсдөг. Нийт төгсөгчдийн 65% нь хөдөлмөр эрхлэж байна.